Энэхүү улсын хурлын нэгдсэн чуулган ардчилсан намын бойкот болон хуралдаа ирээгүй гишүүдийн улмаас хуралдаж чадалгүй бүтэн өдрийг атлаа. Сөрөг хүчний гол шаардлага нь намын дарга улсын хурлыг давхар таргаж болохгүй гэх байр суурь юм. За харин олонхын бүлгийн гишүүд 2012-оос 2016 онд Зандаагүй их болд ардчилсан намын дарга байхдаа парламентыг даргалж байсныг сануулж энэ шаардлагыг шүүмжилж байна. За үүний хариуд ардчилсан намын зүгээс энх болдын үед гаргасан шийдвэрүүд нь намыг сонгуульд ялагдахад нөлөөсөн гэж тайлбарлаж энэ алдааг засахын тулд ийм шаардлагыг тавьсан гэж мэдэгдлээ. Намын дарга улсын хурлын толгойд гараад ирэхээр юу болдгийг та бүгдээрээ мэднэ. Би одоо өөрийнхөө намын жишээн дээр хэлье. Зээнх болд гэдэг хүн улсын хурлын дарга болсныхаа дараа юу хийсэн гэхээр үндсэн хуулийн цэцэд нөгөө намынхаа даргатай нийлж хуультай зохион байгуулж байгаад сонгуулийн тогтолцооноос профессионал буюу энэ одоо намд хариуцлагатай байдаг иргэд саналаа гээхгүйгээр парламент төлөөлөлөө оруулдаг тогтолцоог үндсэн хуулийн бус гэж зарлуулж хуульдж ирсэн. Ялтынхаа төлөө, намынхаа төлөө ийм хуульдаанд орж ирсэн. Энэ хуульдаанд орсныхоо золионд 4 жил ардчилсан намыг гудамжинд явуулсан. 4 жил Монгол улсыг ардын нам дангаараа засаглах тэр үе таалгыг нээсэн. Төр ингэж самарж гажигддаг. Тийм учраас ийм сургамжаас ардчилсан нам сургамж авсан учраас өнөөдөр улсын хурлын даргыг намын дарга байлгахгүй гэдэг энэ зарчим дээр хатуу зогсож байгаамаа. Зарчмын шаардлагаа л тавьж байгаа. Бид нар төрийг гацаахын төлөөний ажил биш. Бид нар бас аль болох ойлголцлын төлөө явж ирсэн. Дахиад дээрэс нь ардчилсан намын барьж байгаа өнөөдрийн байр суурь ямарваа нэгэн энэ хэн нэгэн хүнд биш. Биднэрт зарчим барьж байгаа. Монгол Ардын намаас гарсан сүүлийн одоо дарга байж болох 2 хүн дээр амар баясгалан даргадар ч гэсэн бид нар нэг зарчим бариад л одоо асуудал тандж байгаа гэдгийг л хэлээ. Энэ бол ямарваа нэгэн хувь хүнтэй холбоотой зүйл юус биш ээ. За ийхүү сөрөг хүчний зүгээс өөрсдийнхөө алдааг давтахгүй тулд зарчмын шаардлага дээр хатуу зогсно гэдгийг мэддэд байна. Харин улсын хурлын даргын зүгээс шаардлагаа алдан бичгээр ирүүлж тавьж буй асуудалтай ажил хэрэгчээр хандахыг шаардсан юм. Мөн улсын хурлын дарга намын дарга байж болохгүй гэсэн агуулгаар хуулийн төслөө өргөн бариад парламентын хэвийн үйл ажиллагааг хангахыг сануулад байна. Мэдээлэл хийхээр ардчилсан намын дарга цогт